Орой мэнд төргийн үзэгчтэй MSC телевизийн ярилцах цаг эхэлж байна. За бид энэ удаад эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга ганцыг студид өрсөн байна. Танд орой мэнд төргий. За орой мэнд төргий. Та бүхэнд бас орой мэнд төргий. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт элэг бүтэн Монгол хөтөлбөр албан ёсоор эхэлсэн. За иргэдийн зүгээс тэр тусмаяг зорилтод нас заасан байгаа. Тэгээ энэ насны иргэдийн зүгээс одоо яах ёстой вэ гэдэг асуулт хамгийн ихэнд гарч ирэх шиг байна л да. Тэгээд өрхийн эмнэлэг дээр очино гэсэн мэдээлэл их гарсан. Тэгэхээр энэ талаар та дэлгэрүүлж өгөхгүй. Бид бол 5 сарын 5-нд бол албан ёсоор улс даяар нээлттэй хийсэн байгаа. Одоо иргэн та бүхэн яах ёстой вэ гэхээр нэгдүгээр иргэн та бүхнээс шаардлагатай нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалынхаа дэвтэртэй байх ёстой. Дээрээс нь хавьжилт маань тодорхой байх ёстой. Сум өрхийн эмнэлгээс аяндаа та бүхэнд мэдээлэл өгөөд энэ сум өрхийн эмнэлэгтээ очиод бас бүртгүүлчих шаардлага байгаа. Тийм. Бүртгүүлсний дараа бол одоо нэг шинжилгээ авна гэж ойлгож байна. Тийм, бүртгүүлсний дараа ерөнхийдөө бол одоо элэг бүтэн Монгол хөтөлмөрт маань одоо ямар зүйлд хамаарч байна гэхээр 2017 онд бол 40-65 насны иргэдийг БЦ вирусын эртэлрүүлэг, үзлэг, онцлогоо, эмчилгээ бүгд энэ орсон цогц арга хэмжээл явж байгаа. Тэгэхээр яг өрх сумын эмнэлэг дээр эхлээд танд БЦ вирус байна уу гэдгийг үзнэ. Тууцан онцлогоор энэ тууцан онцлогын маань журам бол одоо ингээд хоёр яамны хамтарсан гарахаар бид ажиллаад явж байна. Дараад нь танд БЦ вирус айл нэг нь байх юм бол танд тоолно. Энэ тоолгыг бол эрүүл мэндийн даатгалаас 100% шийдсэн байгаа. Энэ байгууллагад маань бас ямар байгууллагууд орох вэ гэдээ одоогийн байдлаар ингээд 30 гаруй байгууллагууд бас бид ингээд энэ шинжилгээг авах боломжтой гэдээ ирсэн материалууд бол ирсэн явж байна. Дараад нь танд тоолоод байна, БЦ вирус байна, тоолоод тэд байна гэсэн бол танд эрүүл мэндийн даатгалаас 3 ийм эртэлрүүлгийн багц санал болгож байгаа. Та илгэний асуудалтай бол илгэний багцыг авна. Тэнд юу орсон байх вэ гэхлээр илгэний үйл ажиллагааны шинжилгээнүүд орсон байгаа. Дээрээс нь бас илгэний хавдрын маркер орсон байна. Дээрээс нь бас хэвлийн эхо орсон байна. Мөн дээрээс нь нэмэгдээд ер нь бол одоо Монгол улсад статистик мэдээлэлээр нас баралтын тэргүүлэх шалтгаанд бол зүрх судасны өвчлөл орж идэг. Тэгэхээр зүрх судасны өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх мөн сахар, холестерол, хэвчлэн даралт ихсэлтийн хүндрэлтээр бол бас асуудал байгаа учраас энэ хоёр маань бас бүх шинжилгээний багцад орсон явж байгаа. За ингээд та илгэний асуудалтай бол илгэний багцыг сонгоч шин. Илгэний асуудалгүй бол танд бас 2 багц байгаа. Энэ 2 багцд нь бол нэгэнд нь бол хавдрын багцууд орсон явж байгаа. Нөгөөх нь бол одоо бусад шинжилгээнүүд бол орсон явж байгаа. Таанд бол ийм боломжууд байгаа. За ингээд та үзчихлээ. Тэгээд зарим хүмүүс бас эмчилгээ гаргаж ирнэ. Эмчилгээ маань болохоор ерөнхийдөө 5 төрлийн эмнээс одоо ерөнхийдөө 3 хайрцаг эмнийг уух шаардлагатай байгаа. Энэ 3 эмнээс нэг хайрцагаас 210 мянган төгрөгийг бол бас мөн даатгалаас өнгөлж байгаа. Тэгэхээр нийт 630 мянган төгрөгийг бол даатгалаас өнгөлж байгаа. Гэхдээ танд сонголт байгаа. Та хэрвээ үнэтэй эмийг авна гэх юм бол үлдсэн мөнгөө бас Германаасаа гаргаж болно. Зарим эмүүд багтгүй энэ одоо өмнөдөж ороод ирэх бас боломжууд бас байгаа. Тэгээд хавдартай гэдээ гараад ирлээ. Тэгээд хавдартай гэж гарч ирэх юм бол та хавдар судлалын үндэсний төвд очиод асуудал шийдэж болно. Бэлтгэлийн эмчилгээүүд хэрвээ бүр асуудал хүндрээд илэг шилжүүлэн суулгах хаалгаа бол бас төрөөс шийдсэн байна. Инхээр энэ цогц арга хэмжээл явж байгаа гэж байна. Одоо нэг илэг бүтэн Монгол гэдэг нийтийнхээ агуулгыг л бүрэн гаргаж ийн гэж ойлголоо. За өрхийн эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөх төлбөрөөгөө вирустэй гараа гэж тогтоох юм бол тоолох төлбөрөөгөө тэгээд ийм бол хөнгөлөлт үзүүлж байгаа юм гэж ойлгож байна. Энэ дээр одоо ямар нэгэн нэр тодорхой болсон чинь хармоны гэдэг юм бол аягүй хэрэгжиж байна. Тийм. Ерөнхийдөө бол 5 эмүүд байгаа. Хармоны эм бас энэ дотор ороод явж байгаа. 40-өөс 65 нас гэж одоо ингэж бүлгэлсэн нь ямар учиртай юм бол? Ер нь бас зарим хүмүүс сууж байна л да. Одоо бид нар чи яах болж байна? 40-65 нас маань ороо ингээ хамрагдах юм гээд. Гэтэ ерөнхийдөө энэ маань 4 жилийн хөтөлбөр байгаа. 2017 онд бол бид 40-65 насыг сонгож авсан байгаа. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө энэ маань бас нэг судалгаа байна. Нийт 2016 онд бол нэг 5991 хавдрын тохиолдол байна. Энэ хавдрын тохиолдлоос бол 3012 нь бол 40-65 наснд бол бас асуудал байна. Тэгэхээр бид хамгийн ихэнд энэ хавдрын эрсдэлтэй байгаа хүмүүсээ 40-65 насныг 2017 онд авчи. Дараад нь 15-аас 39, 65-аас дээш насыг 2018 онд авчиа гэсэн ийм байдалтайгаар бол их төлөвлөд явж байгаа. Тэгээд өндөр эрсдэлтэй бүлэгтэй үйлчлэг үзүүлэх гэдэг санаа байна. Илэг бүтэн Монгол хөтөлбөртэй холбоотой аягүй бол статистик тоо гарсан л да. Тэгээд
сүүлийн 10 жилийн хугацаанд жил дунджаар 2600 хүн илгэний хавдраа нас орж байна гэдэг. Үүнийг үүсгэж гол шалтгааны нэг нь бол CB вирус. Ерөнхийдөө ингээд тооцоод үзэхээр өдөрт нэг 7 хүн яг энэ илгэний өвчлөлийн улмаас нас орж ийн гэсэн тоо гараад байгаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа болохоор Монгол улсад 400 мянган одоо ийм илгэний вирусын өвчлөлттэй хүн байна гэдэг. Тэр энэ тоог яг иргэд маань хатуу утгаар байдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын 7 иргэн дотор нэг нь вирустэй байна гэдэг ойлголт авчлаа л да. Тэгэхээр яг энэ яг хэр баталгаатай доо. Энэ бол яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн түвшинд хийсэн судалгаанууд дээр үндэслэгдээд Монголд 400 мянган иргэн БЦ вирусын халдвартай байж болох юм аа гэсэн энэ судалгааны дүн байгаа. Тэрнээс яг ингээд тоолоод бүгдээрийн шинжилгээгээд 400 мянган гэсэн тоог бол гаргаж ирээгүй. Тэгэхээр энэ маань тодорхой хэмжээнд бага зэргийн зөрүүнүүд бол гарах байх. Одоогор бол бүртгэлийн ажил явагдах юм байна. Яг шинжилгээ бол яг одоогор товлогдсон хугацаа гэдэг ч юм уу юм зүйл гарсан байгаа бол. Тийм, одоогийн байдлаар бол гараагүй байна. Бид одоо бүртгэлийн цахим хэлбэрийг бол бас бэлдээд явж байна. Энэ маань бэлэн болцсон. Одоо хамгийн анхны шатны энэ БЦ вирус байна уу гэсэн шинжилгээ хийх энэ тууцан онцлогынхаа журам дээр хоёрын ам маань хамтраад ажиллаж байна. Энэ ингээд бэлэн болвол та бүхэнд мэдээллүүдийг өгөөд бүртгээд тэгээд шинжилгээнүүд аваад эхэлчихнэ гэж ойлгож байна. Одоогор бол эрүүл мэнд одоо ерхийн эмнэлэг дээр оч гэдэг юм маш их зар явчлаа л да. Тэгээд энэ зарыг хүлээж авсан иргэдэд та хандаж өгч л үү. Тийм. Ер нь бол эрүүл мэндийнхаа даатгалыг хамгийн гол нь та бүхэн энэ хугацаанд бас тодорхой хугацаа байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалаа төлөөгөл төлчөөрэй. Тэгээд төлөөд өрхийнхаа эмнэлэгт очиод бүртгүүлж болно. Одоо нэг захин бүртгэлээс өмнө бол оршин суугаа хаягаа баталгаатай болох нь байна. Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй холбоотой асуудлаа зэгцэлчих нь байна. Тэгэх юм бол элэг бүтэн Монгол хөтөлбөртэй хамрагдаад явчих нэ гэж 100% хамрагдаад явчихна гэж ойлгож байна. Өөр хөтөлбөртэй холбоотой танд нэмжүүлэх зүйл байна. Тийм, ер нь бол тэгээд хамгийн гол нь бид одоо ингээд яагаад энэ мэдээллийг ингээд нээлтгээд орон даяар хийв те элэг бүтэн Монгол бас энэ хамгийн гол нь хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод тодорхой хэмжээнд бас энэ хөтөлбөрөөс хацрагдчихгүй орохгүй байх вэ гэсэн учраас бид нар энэ мэдээллүүдийг аль болох өгье гэж бодож байгаа. Тийм учраас энэ мэдээллүүдийг маш их аль болох олон хүнд өгье л гэж байна. Тэгэхээр та бүхэн бас ингээд ер нь бол хувь хүний эрүүл мэнд гэдэг бол 50-60% нь бол өөрийнх нь гарт байдаг. Бусад нь бол бусад шалтгаануудаас шалтгаалж байна. Тэгэхээр та бүхэн бас энэ элэг бүтэн Монгол хөтөлбөртөө цаг хугацаанд нь бүртгүүлээд ингээд хамрагдаад явчаасай л гэж хүсэх байна да. Хөтөлбөр бол 2020 он хүртэл үргэлжилнэ. 15-аас 39 насныхантай холбоотой мэдээлэл яг хөтөлбөр адилхан хэрэгжээд явах уу. Одоо ингээд сошиал гэдэг юм хөгжснөөс их буруу зүрх мэдээлэл гардаг болж л та тийм бид нар яах юм бол бидэрт айгүй бол яг 100% хөнгөлөлтөй үнээр үйлчлэхгүй гэдэг ч юм ингээд иймэрхүү юм мэрсээр харагдах юм бол да. Санаа зовох хэрэггүй. 2018 онд бол бид 15-аас 39, 65-аас дээш насны яг адилхан хамруулаад энд бол ямар ч санаа зовох асуудал байхгүй. Энэ жилийн тухайд бол бид бас энэ хамгийн эрсдэлт хавдрын эрсдэлтэй байгаа энэ хүмүүсийг эхлээд хамруулад явчихъя л гэсэн санаа явж байгаа. Яг л бүгдээрээ ингээд хамруулах дээр бас даацсан хүрхгүй юм л да. Эрүүл мэндийн даатгалаас. Тэгэхээр оюутгийн одоо тодорхой ангилал бий болгочихлоо. Хэрэг хөтөлбөрөөр хэрэгжүүлж байна. За нийгмийн эрүүл мэндийн газрын даргатай уулзсны 2017 онд тэгдэх ажлуудтай холбоотойс мэдээлэл авъя гэж бодож байна. Ер нь бол эрүүл мэндийн яамнаас 2017 оныг бол нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зарласан. Энэ маань бол ямар учиртай вэ гэхээр хүмүүсийг өвдсөн хойно биш, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлье гэсэн дэлхийн нийтийн бас ийм бодлого чийг бол бариад явж байна. Тэгэхээр хэрэг өвдсөн байхад ингээд эмчилгээ хийвэл маш их зардал төрд ч гэсэн дарамт үзүүлж байна тийм. Харин урьдчилан сэргийлээд явчих юм бол төрд ирэх энэ санхүүгийн дарамтыг ч гэсэн бид багасгах боломж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээрээ бид 2017 оныг бол нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэл болгон зарласан. Энэ зарласны хувьд бол хамгийн ихний ажил маань бас энэ эрүүл мэндийн дэмжих санг бол сэргээлээ. Энэ маань тодорхой хугацаанд бас зогссон байсан. Энэ маань бол арх тамхины онцгой албан дотроос бүрддэг сан байгаа. Энэ сангаас тодорхой хэмжээнд энэ эрүүл амьдрахад чиглэсэн төслүүдийг бас юм санхүүжүүлэх юм сан байж байгаа. Энэ маань бас нэлээд томоохон ажил болоод явж байна. Урьдчилан сэргийлэх гэхээр одоо яг элэг бүтэн Монголын одоо вирусын шинжилгээ авч байгаатай л адил гэж ойлгож болно шүү дээ. Тийм болно. Одоо тэгээд бас ер нь бол ингээд урд нь бол ингээд ер нь эрүүл мэндийн даатгалаас бол ингээд урьдчилан сэргийлэх үзлэгт бол мөнгө тавигдчихж байгаагүй. Энэ жил бол 2017 онд эрүүл мэндийн даатгал дээр урьдчилан сэргийлэх үзлэгтэр 10.2 тэрбум төгрөг тавигдсан байна. Энэ бол бас маш өндөр тоо байгаа. Бас ингээд хүмүүст боломж олгож байна те өөрийгөө эрүүл болгох бас боломж. Энэ маань бол элэг бүтэн Монгол хөтөлбөрөөс эхэлж байна. Дараад нь бол тодорхой үе шатуудтай үйл ажиллагаанууд бол явнаа.
18, 19, 20 ингээд Дэлэг бүтэн Монгол хөтөлбөр 3 жил хэрэгжиж замарсан ингээд эхэлжлээ. За үүнээс гадна өөр ямар хөтөлбөр гэдэг юм уу төслүүд дээр яг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах бол. Тийм. Ер нь бол эрүүл мэндийн яам бол маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явдаг. Мөн олон улсын байгууллагуудтай хамтраад жишээлбэл Глобал сантай хамтраад бас бэлгийн замаар дамжих алдар дээр болсон нэлээд томоохон ажлууд. Яг одоо хийгдэж байгаа ажил гэхэд бол бид бол халдвар өндөртэй 10 аймагт бэлгийн замаар дамжих халдварын эрт илрүүлэг явах гэж байна. А мөн сүрээгийн бас нэг 10 аймагт бол илрүүлэг бол явах гэж байна. Энэ дээр бас эрт илрүүлэг дээр бид бас тодорхой хэмжээнд бас нэлээд олон ажлуудыг бол хийхээр төлөвлөд байна. Яг нь бэлгийн замын үйлчлэхээр нэг талаас нь хувь хүний нууцтай айгүй холбоотой байдаг шүү дээ. Тэгээ яг өрхийн эмнэлэг дээр бүх ингээд өдөр зарлаад ингээд очих боломжгүй байх л та. Тэгээд яг яаж хурж ажиллах бол гэдэг. Тийм тэгэхээр бол яг тодорхой зураглална гэдэг юм тийм. Тэгэхээр бид бас бодож байна. Ерөнхийдөө ингээд ер нь дэлхийн нийтэд бол бас ингээд халдваруудыг цогтон үзэх, аль болох цогтон энэ халдвараас сэргийлэх юмуд явж байгаа. БЦ вирустэй бэлгийн замаар дамжих халдвар, сүрээ, бусад юмуудыг цуг үзчих хандлага. Тэгэхээр бид энийг аль болох олон юмыг олон шинжилгээний нэгэн зэрэг хийхээр ингээд төлөвлөлт бол явж байна. Ганцхан бэлгийн замаар дамжих халдвар биш. Сүрээ бас асуудал байна. Та түрүүн бас хэлсэн зүрх судасны өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалгалт байна гэдэг. Энэ дээр урьдчилан сэргийлэх чиглэлд яаж ажиллах вэ? Ер нь бол зүрх судасны өвчлөл Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан байгаа. Тэгэхээр танд түрүүнд дурдсан 10.2 тэрбум төгрөг бол энэ урьдчилан сэргийлэх үзлэг тавигдсан. Элэг бүтэн Монголоос энэ санал болгож байгаа 3 багцд маань гурвууланд нь энэ зүрх судасны өвчлөлийн шалтгаан болоод байгаа холестерол, сахар хоёрыг бол үзэхөрсөн байна. Тэгэхээр энэ маань энд орж байгаа хүмүүс илгээж бас үзүүлэн бас зүрх судасны өвчлөөс урьдчилан сэргийлэх боломж байгаа. Өвчлөл байна уугүй юу гэдгийг ч гэсэн одоо нэг өрхийн эмнэлэг дээр очиж шинжилгээ өгтөл мэдээлэл авчих нь. Тийм нөгөө 3 багц шинжилгээ байгаа. Тэр багцд орж байгаа шинжилгээнд илгэний үйл ажиллагаач үзэн дээрэс нь бас зүрх судасны өвчлөлийн шалтгаанууд болоод байгаа тэр холестерол, сахарыг бас үзэх боломж байгаа. Тэгэхээр энийг үзүүлсэн тохиолдолд эмчилгээг бол манай өрхийн эмнэлгүүд байна, сумын эмнэлгүүд байна, бусад шатны эмнэлгүүд маань бас эмчилгээг хийх боломжтой. Та түрүүн бас хэлсэн альва хүн эрүүл мэндийн асуудлаа ингээд өөртөө өвчлөлөөс хол бай гэх юм бол тухайн хүний одоо оролцоо 50-60% шууд хамааралтай байдаг. Манай иргэд юу нэг нийтийг хамаарсан юм зүйлдэг хэрэгтвэтэй оролцдог юм бол өөртний туршлага ямар харагдаж байна? Тийм, ер нь бол одоо бид олон ажлуудыг хийдэг. Жишээлбэл одоо мөн дархлаажуулалт байна. Ингээд ер нь бас иргэд маань бас жоохон сул. Гэхдээ яг энэ чинь бас нийгмийн бас амьдрал байна шүү дээ, тийм янз бүрийн зөвчин зүйлээс шалтгаалдаг баг. Гэхдээ ер нь бол бид одоо олон ажлуудыг бас төлөвлөд явж байна. Хамгийн гол нь тийм өнөөдөр хүн одоо 100 мянган төгрөгөөр нэг хувцас аваад өмсгөн дээрүү одоо 100 мянган төгрөгөөр олон өвчнөөс сэргийлэх, хавдраас сэргийлэх шинжилгээ өгсөн дээрөө тий энэ бүхэн хүнд сонголт байгаа. Тэгэхээр энэ сонголтыг аль болох хүмүүст ойлгуулж хэлсэн гэсэн үгнээс олон ажлуудыг ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнууд телевизүүдтэй, вебсайтуудтай бас хамтаад олон ажлуудыг хийхээр бид төлөвлөд явж байна. Яагаад энийг асуусан гэхээр сүүлийн 2 жил Улаанбаатарын тархалт агих байсан шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг эдгээр насныхан гэдэг юм ингээд хандаад хийсэн чинь итвэх их муутай. Тэгээд хугацааг нь 2 жил 3 удаа сунгаж ясан санагчлаа. Зарим тохиолдолд сургууль дээр нь очиж одоо тарьдаг ч юм уу те. Тэгээд иргэдийн итвэх оролцоо өөр энэ дэр хангалттай юм шиг санагдсан. Тийм. Ер нь бол иргэдийн маань бас итвэх оролцоо сул байсан. Бид нар одоо бүр ингээд дуудаад ирэхгүй. За энэ насныхан маань ирээд дархлаажуулалтаа хийлгээрээ ирдэггүй. Тэгээ энэ альбан газраар нь одоо бүр энэ нарантуул зах дээр ингэж бүр араас нь очиж бид нар шинжилгээнүүдийг байга газарт нь авчихсан, давтаажуулалтыг хийжсэн. Ийм бас юмуд л ажиглагддаг. Тэгэхээр элэг бүтэн Монгол хөтөлбөрт одоо хамрагдах одоо 40-с 65 насны хүн ч итгэвтэй байгаасаа гэж үсэн чинь төсөх хэрэгтэй баг тий. Тийм, та бүхэн бас итгэвтэй оролцоорой. Одоо энэ жилдээ 40-с 65 насныхныгаа хамруулаад дуусчих юм уу? 18, 19 онд үргэлжлээд явах уу? Бидний төлөвлөж байгаагаар бол 2017 онд бас ингэ 40-с 65 насныхныгаа хамруулад яг онцлох эртэлүүлэх шат маань дуусчихна гэж ойлгож байгаа юм шиг энэ шат маань тийм. Одоо эмнэлгүүдийн маань ачаал явах гайг байгаа. Өрхийн эмнэлгүүд ч бас нэлээд ачаалттай байдаг шүү дээ. Тийм. Ямар ч гэсэн бид тодорхой хэмжээнд ачаалтыг зохицуулаад ажиллана. Тэгээд энэ бас тодорхой хэмжээнд бас хувийн лабораториуд ч бас орж ажиллана.
Туудахгүй бол бүх мэдээллүүд тодорхойлчих юм байна. Цахим бүртгэл гэхээр одоо нөгөө түрүүний ярьдгаар оршин суугаа хаягтайгаа эрүүл мэндийн тэтгэврт очиод бүртгүүлчих нь гэж ойлгож байна. Тийм. Ерөнхийдөө цахим бүртгэл гэдэг маань бид нар бас энэ нөгөө одоо ингээд ерөнхийдөө ийм хүмүүсийг бүртгээд ийм эмчилгээ хийлээ. Эмчилгээний үр дүн ийм байлаа гэсэн энэ цахим мэдээлэл бол ингээд улсын сан хүрт бас үлдээд явах юм. Дараад нь энэ эмчилгээ маань хэр үр дүнтэй болсон эргээд энэ хүмүүсээ дагаад эмчилгээнүүдийн бас тактик өөрчлөгдөж болох учраас энийг хийгээд явж байгаа. Гэтэ ер нь бол өрх сумын маань л эмнэлэг дээр бүх бүртгэлүүд маань хийгдээд явчихна. Иргэн танаас заавал интернет руу ороод би ингэж бүртгүүлнэ гэх тийм юм бол шаарддаг байхгүй. Хамгийн гол нь өрхийн эмнэлэг дээрээ л очих хэрэгтэй тий. Одоо юу гэдгийг хөтөлбөр цахим бүртгэл хийсгүүд л очиод ямар нэгэн асуудалгүйгээр өөрийгөө онцлуулаад явчихвал бүртгэл болно. За баярлалаа. Та бүхэн ярилцах хугацаа энэ төрөд дууссан байна. Элэг бүтэн Монгол хөтөлбөр болон нийгмийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа та бүхэнд ажилласан. За баярлалаа үзэгчдээ. MS телевизийн ярилцах цагийн төрөд өндөрлж байна.